Боловсрол шинжилгээ ухааны яамны харьяа Монгол тэмүүлэл лаборатори сургууль Монгол хэл уран зохиолын багш Амар Жаргал. Багш нь та нартай нэгэн шүлгийг сонсгоё. Есөн эрдний эх орон. Эргэж шишдэлхийн уул усанда тэгшхэн элчигэрлийн гайхамшиг мандсан наралтан билээ. Энгүй өргөн талын минь шимтэрсэн төлжиж эрдэнэн төрөө согсруулсан амуу тарай алтан билээ. Энэ сайхан Монголын минь удам залгсан бүл энкрих самаргийн дурсгалын бүгж алтан билээ. Энэрлэгт төрийн минь далбаанд эгнэх дөнгөлгөлдсөн эрдэнэн соён бүсэг элэгдэшгүй алтан билээ. Аварлингээ наран алтан, ачтай төрийн сүлд алтан, арвайн түмэн түрүүн алтан, амар косынхан дурсгалж алтан, миний хөрөн алтан эрдний билээ. Саваад өрөммөлтөлзөх онон хэрлэнгийн урсгал сартай шөнөөр очиход минь мөнгөн хэтэй байв сайлынхан дэжиг өргөж аян түүгэн үдсэн санаа сайлган жимэн цацлын халбаг мөнгөн байв сайны өрөөл тогтоож хоёр гардан барьсан сайхан хөсөл усын минь хуримын хондог мөнгөн байв саатаж алсаж суугаад аавдан оч золгуул сансан эсгийн минь згсэн эмээл мөнгөн байв эцгийн згсэн нэмээл мөнгөн ээжийн цацлын халбагн мөнгөн сар наадсан усан мөнгөн сархад мэлтэлсэн хундгамч мөнгөн миний хөрөн мөнгөн эрдний билээ. Улсын хан заяаг туршиж хувьсгалж ах нарын минь уухайлан мандуусан туг шүрэдэл ярам билээ. Улам гихтнээс дэдэлсэн монгол хүний голомт угуц дултгал минь шүрэдэл улаарам билээ. Удмаас уян төгс өргөө цагаан гэрийн ун тоон өглөөрэ шүрэдэл туяарам билээ. Уул усны савд уран бие наагуулсан удуул цэцгийн дэлбэч шүрэдэл лөлтөн билээ. Хурын улаан цэцгэн шүрэн, хувьсгалын улаан туган шүрэн, хурц улаан галан шүрэн, хорл улаан тоон шүрэн, миний хөрөн шүрэдэл. Энэ шүлгийг та нараа мэдэх үү? Хэн зохиолч шүлэг вүлээ? Яруу найрагч Пунцгийн Бадарчийн 9 эрдний орон. Өнөөдөр бид нар энэхүү яруу найрагчийн бас нэгэн шүлгийг үзнэ. Энэ бол эхийн сэтгэл шүлэг. За зохиолж байгаа намтар уран бүтээлтэй танилцъя. Пунцгийн Бадарч нь 1939 онд Төв аймгийн Баян Жаргалан сумын Малчин ард Пунцгийн гэрт төржээ. 1960 онд уран бүтээлээ хэрлэн шүлгээр эхэлсэн. 1981 онд эх орны хилээс эх орондоо хэлэх үг. Байдгийн чулуу. Хилийн тэнгэр цэлмэг байгаасай. Цэрэг эх орны дуудал дууны шүлгээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал. 1988 онд 9 эрдний орон найрагдлаараа Насагт оржин шагнал. 1999 онд соёлын гавьяа зүтгэлтэн. 2005 онд ардын уран зохиолч цолыг тус тус хүртжээ. Хичээлийн зорилгоо танилцуулъя. Хүний дээд ээжигээ хайрлах, улмаар эх орон, их нутгаа дээдлэх сэтгэл төлөвшүүлэх. Үгээр урлагийн гоо сайхны мэдрэмжтэй болох. Зорилтоо эхийн сэдв гол санаа голж тайлбарлах. Эхийн хэл уран сайхан утга санаанд тулгуурлан санал солилцсон ярилцах. Чэйжлэх, урнаар унших. Ээжигээ хайрлах Монгол уламжлал, ёс заншлаас суралцах. Одоо бүгдээрээ эхийн сэтгэл шүлгээ сонсъё.
Ежийн муу хүүгэн их муухайгаар зүүдлээ. Ийм аймаар зүүд 80 наслахтан зүүдлээгүй дээ. Саал сүндэн дэвэлсэн ч, санаа сэтгэл дэгэлсэн ч, сарных бодлын үзүүрээс мөн хүн гарахгүй юм та. Сайхан шүлэг бичиж гинэ миний хүү, амьтан хүн уншиж байна. Сайхан дуу зохиож гинэ миний хүү, араажваар дуулж байна лээ. Сайн явна гинэ миний хүү, аян замын хүн хэлж байна. Муу явна гинэ миний хүү, амны зугаа ярьж байна. Алин жижигдэн ялгаагүй дээ. Амьд яваач нь жижигдэн алдарч юм шүү дээ. Ижийн хүүгэн их л санах юм да. Арга савар хоёрын зөрүүлэн байж бодох юм. Аргал чулуу хоёрыг андуур хүнтүүж санах юм. Алга миний хүү алга. Тэмээ цагаан үлийг тэндэн зарцтал харлаа. Тэнгэрийн ягаан хаяг цав суудал ширтлээ. Хүний хүү жидэн ирж гинэ. Гол усаар л нэг найр наадам минийх болохоор шоронд орж гинэ. Голын говдон хэлж байна. Аяадгийн ороод биз. Гадагшаан би хүүгэн мөрлөө аман цангаж байгаа да. Дотгошон би өмөлцлөө. Миний хүүчин ичигэн гал шиг залуухан явхад өвсөрсөн очмын юм шүү дээ. Миний хүүчин ичигэн ганц бие зандан явхад тасарсан навчмын юм шүү дээ. Алга бомболэрд нь алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц өмнө юмсан алтан бэлзэг газраас болоод амдан өмхтөл залгичглаа гэж зүүдлүүж олдсон ганц өрмөн юмсан да. Ядаж яваа юм бол миний хүү тэнд байгаад яах нь вэ? Ядарч яваа юм бол миний хүү тэнэж яваад юм хүү дээ. Ичидэн л хүрээд ирэ. Хүний нүдэнд бол хөгцтэй хат шиг хөх толгойтой хөгшин муу хүмүн. Ижидэн бол манцуудан дэрвэлзэх мяндас цагаан хүмүн ичидэн ирээ. Хөхөрөн чамайг даллая, үхэрэн чамайг байлгая, миний хүү ичидэн ирээ. Ухаантай да миний хүү, хурай. Уух шиг ичидэн давхиад ир, миний хүү горой. Энэ шүлгийг эхийн тухай оргил шүлэг гэж хэлцдэг. Яагаад оргил шүлэг гэж нэрлсэн бол? Та нар бодлоо багштайгаа хуваалцаарай. Миний бодоход хичнээн муухай хүн байсан ч гэсэн ижидэ бол хамгийн сайхнаараа, ариухнаараа, нялхаараа байдаг гэдгийг гаргаснараа. Мөн ядар зүудэрч, алдаж эндэж, буруудаж бодлож явхад хүний ижигээс өөр зовж шаналх хүн хинч байдаггүй гэдгийг харуулж чадсанараа оргил шүлэг болсон гэж бодож байна. Шүлгийн сэдэв гол санааг тодорхойлж бичээрэй.
Сэдв гол санааг онлын талаас нь юу гэж тодорхойлдог билээ? Өмнөх ангид үтсэн мэдлэгээ сэргээн санаад дэвтэртээ тэмдэглээрэй. Сэдв гэдэг нь гол санаа гэдэг нь эхийн сэтгэл шүлгийн сэдв нь эжийн хайр. Гол санаа нь энэ хорвоод маш олон хайр бий. Хань ижлийн хайр, үр хүүхдийн хайр, аав ээжийн хайр, ах дүүсийн хайр, найз нөхдийн хайр, хамт олонны хайр. Эдгээр дотроос хамгийн агуу хайр нь бол яахын аргагүй эхийн хайр. Шүлэгт эхэн хүүгээ юутай хэрхэн аталтан зөөрлөж байна вэ? Дүрслэлүүдийг шүлгээс түүж бичнэ үү? Бичснийгээ багшийнхтайгаа харьцуулаарай.
Шүлэгт өөр ямар дүрслэх хэрэглүүр байна вэ? Түүж бичээд тодорхойлоорой. Жишээлбэл тэмээ цагаан үйл. Тэнгэрийн тэр ягаан хаяаг цав суудлан ширтэх. Аргал чулуу хоёрыг андуурн түүж арга савар хоёрыг зөрүүлэн байж гих мэтлэн шүлэгт байгаа дүрслэлүүдийг бүгдийг түүгээд дүрслэх уран маягийн ямар хэрэглүүр болохыг тодорхойлж бичээрэй. Шүлэгт Уянгийн баатрын сэтгэлийн догтлолтой эсэргэцэж байгаа ямар зүйл байна вэ? Багш нь уншигий. Хүний хүү ижидээ иржиг нь гол усаар нэг найр наадан болж байна. Миний хүү болохоор шоронд орж гэн голын минь гогдон хэлж байна. Яадгийм ороод биз гэж гадагшаа би хүүгээ мөрлөө. Аман цангаж байгаа байх та мөө хүү минь гэж дотгошоом би өмөлдлөө. Энэ нь уншигчийн сэтгэл санаанд ямар аяс байдлыг мэдрүүлж байна вэ? Багш нь энэ хэсгийг уншаад ямар зүйл мэдэрснийг та нарт үзүүлье. Энэ нь үрээ гэсэн эхийн энгүй их хайрыг мэдрүүлж байна. Үр нь хэдийгээр буруудаж явсан ч гэсэн ээж нь гаднаа бол хүүгээ бусдаас өмөөрч дотроо бол сэтгэл нь өмөлзөн ямар их шаналж зовж вийг харуулжээ. Үрээ гэсэн эхийн сэтгэлийн хувиршгүй байдлыг хэрхэн үзүүлсэн байна вэ? Сайн явна гин, муу явна гин, аль нь жижид нь ялгаагүй дээ. Амьд яваач нь л ижидээ, алдарч нь юм шүү дээ. Ядарч яваа юм бол миний хүү тэнэж яваад юу хийх вэ? Ир. Ядаж яваа юм бол миний хүү тэнд байгаад яах нь вэ? Ир.
Ухаантай да миний хүү хурай 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 унах шиг ижидээ гүйгээ дээр гурий гэсэн энэхүү бадагт байгаа хурай хурай гурий гэсэн үгс нь уламжлалт ямар ёс заншлыг сануулж байна вэ? Монголчууд үр хүүхдээ айж очиход галаа маш сайн түлээд бадмалсан гал руугаа давс хийгээд хүүхдээ зуугныхаа дээр нар зөв эргүүлэн шившлэг үг хэлээд хурайлан дууддаг ёс бий. Мөн алс хол одсон хүүгээ ирүүлэхийн тулд ээж нь хөхөөрөө даллан дуутахад үр нь зүн совингоороо түүнийг мэдрэн их нутаг ижи аав элхэн саднаа санаад ирдэг. Учир нь их үр хоёр хүн холбоотой билээ. Гурий гэж дуудахад адуун эзэндээ гүйгээд ирдэг шиг хүү нижидээ тэмүүлэн очоод элгийн дэвтээж сэтгэлийг нь тайлхруулаасаа гэсэн яруу найрагчийн санаа илрэн гарч байна. Понцгийн Бадарчийн эхийн сэтгэл шүлгээ сэдэвлэж зураач Бавууд орж их хэмээх зургаа зурсан. Зурагт өнчин цагаан ботго өгөрсөн заг мод дүрсэлсний учир нь юу вэ? Дэвтэртээ бичээрэй. Багшийн бичсэнийг өөрөөснийхөө бичсэнтэй харьцуулаарай. Өгөрсөн загмад усаа хүсдэг шиг, өнчин цагаан ботог ижигээ сандаг шиг өрөвдөм хөөрхий их үрээ хүлээсээр. Үрээ хүлээсэн эхийн сэтгэл өгөрсөн загмад өнчин цагаан ботог шиг болсныг харуулжээ. Ижийн хүүгээ сансаар, ботгон ээжигээ харуулцаар, модон нусгүй хатсаар. Хүүгээ хүлээсэн шаналлт их, ээжигээ сансан өрөвдөн ботго, усаан үгэлсэн үжирмэл заг.
Энэ мэтлэн янз бүрээр зохион бичээрэй. Эхийн сэтгэл шүлэг яруу найргийн ямар зүйл ялгалт хамаарах вэ? За энэ шүлэг бол уянгийн яруу найраг. Ер нь уянгийн яруу найраг гэж ер нь юу вэ? Яруу найрагчийн хувь бодголын сэтгэл хийгээд сэрэл мэдрэмжийг илэрхийлсэн шүлгүүдийг уянгийн яруу найраг гэдэг. Эхийн сэтгэл гэдэг шүлэгтээ ер нь ойролцоо өвөрмөц, содон, сонин нэгэн шүлгийг би танад уншиж өгье. Энэ бол Оросын яруу найрагч Кэтрины зүрх гэдэг шүлэг. Зүрх. Сүлжмэл хашааны дэргэд залуухан хүүхнийг ээрээд сүржин залуу ир ингэж түүнд хэлжээ. Ганган сайхан чамдаа ганц сэлмийн хүчээр мөнгө зоос олж өгөөд мөнч сайхан жаргуулъя. Хизээ чимэн сэтгэл зүрхээ наддаа өгөө. Хизээ чимэн сэтгэл зүрхээ наддаа өгвэ. Хилээч наддаа огсаанаа минь хонгор минь. Мэргэч нэгэн хөгшөнтэй хөвчийн модон дуулзлаа. Миний хувь заяаг мэргэлж тэр үзлээ. Эхийнхээ зүрхийг бэлэг болгон барьсан хүнд игнэгт чи дурлана гэж мэрэгч надад хэллээ. Их хүний гол зүрхэл хэрэгтэй байна. Эд мөнгө хэрэггүй, алч надад хэрэггүй. Нас болсон ээжийнхээ зүрхийг надад өг. Үнс болгоод би эсгэж найруулж уй. Тэгж уусан цагтл сэтгэлэн чамд өгнө гэж тэр хүүхэн гизэг үсээ шүлжин байж хэлжээ. Ийм үгийг нөгөө ир сонсноос хойш идэх хоол унтах нойроо мартаж орхиод өрөө царайлж дуу шуучгүй явдаг болж удсан ч үгүй нүглийн хар замд орж ээжийнхээ үр зүрхийг сугалж аваад тэр ирээн бааданд боож үсрэх гараараа бариад нөгөө эмийн гэрт яаран очих замд нүдэн харанхуйлан дотор нь гинт аюугүй болоод өксөх шатаар яаран сандран дээшээ гарахтаа өнөө ир тээглэж гів гинт бүдрэнгүүд эхийнхэн зүрх тотхон тушаа өнгөрөн унахтаа эвий хүмүн эвгүй гიშгч үү гэж асуусан гэдгээ. Шүлгийг сайтар сонсож ойлгосон бол өнөөдрийн үтсэн эхийн сэтгэл шүлэгтэй харьцуулан дүгнэн бичээрэй. Кэтрины зүрх шүлэгт магтаалын үг огт байхгүй. Итгэхийн аргагүй. Хизээч байж боломгүй зүйлийн тухай өгүүлсэн хэрнээ үрээ гэсэн их хүний далай хайрыг маш уран нарийн дүрслэн гаргасан. Эхийн сэтгэл шүлэг амьдралын бодит үннийг энгийн хэрнээ сэтгэл дурайтал чадмаг дүрслэн
эхийн зүрлэшгүй их сэтгэлийг тод томрон харуулж чадсанараа онцлог болжээ. Ээж гэсэн үгийн төврийг уншиж тус тусын утгыг нь ярилцаж бичээрэй. Их барьсан их хүүхдийг төрөхөд хүйг нь салгаж авсан хүн. Хойд их төрсөн эхийн дараа авсан эцгийн эхнэр. Хөхөлт их хөхөө хөхүүлж байсан их. Өөлөн их Чингис хааны ээж. Өөлөн их Чингис хааны ээж. Энэ мэтчлэн үлдснийг гэртээ ээж аав эмээ өвөөгөөсөө асуугаад тайлбарлаж бичиж ирээрэй. Тал бичиг ашиглаж болно. Хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээс юуг ойлгож авсан бэ? Хичээлээ дүгнэж бичээрэй. Дүгнэлт хичээл. Ичи бол цаглаж бошгүй, тоож баршгүй ачтан. Ээж гэдэг бол эх орон юм, эх орон гэдэг бол ээж юм. Тийм ээ, их хүний энгүй их ачийг юугаарч яаж ч хэмжиж баршгүй. Монголчууд ярьдаг шүүдрийн усыг цуглуулад цай хийгээд ээжтэй өгөхөд өндийгөд хөхүүлсэн нэг шөнийх нь ачтайч тэнцдэггүй юм гэж ярьдаг. Ээжигээ мөрөн дээрээ суулгаад бартаа хад ихтэй мацаж боломгүй илгэн их хадаад хадтай өндөр уул руу хичнээн 100 жил матсан ч гэсэн ижийнхээ тэр их ачийг хариулж дийлдэггүй юм гэж ярьдаг. Энэ бүхнээс үзэхэд эхийн хайр, эхийн ач гэдэг ямар агуу юм бэ? Ээжийн ачийг хариулахыг хичээгээрэй хүүхдүүдээ. Гэрийн даалгавар. Шүлгийг чэйжэж сэтгэл хөдлөлөө илэрхийлэн уран уншаарай. Мөн ээждээ загтал бичээрэй.